За тэгээ юм байна. Тэгээ өнөөдөр бас Нью-Йоркийн маань ирж байгаа учраас төгөлдөр астраа одоо нэг 2 цагийн хооронд ялгаа юу гэдэм бэ? Тэгээд нэг ирсэн юм чинь бас тэ үг хуваалцаад яваачаага урьсан байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа Цогтбаатарын төгөлдөр астраагаа бүгдээрээ урьцгаая. Сайн байцгаана бүгдээрээ. За өнгөрсөн 2-3 өдөр хэдүүлээ хамт ястаа үнэхээр ивэл өрөөлөөр дүүрэн байлаа. Баярлалаа та бүхэндээ. Эхлэл номын 35 дугаар бүлгийн 1-ээс 5 дугаар ишлэг, 1-ээс 4 дугаар ишлэг би та бүхэнтэй хуваалцъя. Эхлэл номын 35 дугаар бүлгийн 1-ээс 4 дугаар ишлэг. За би чанга уншъя. Бурхан Яаковт чи босоод Бетел рүү яв. Тэнд суурш. Тэгээд Исав ахаасаа нүүр буруулан зогтож байсан. Тэр үед чамд үзэгдсэн бурхан зориулн тэндээ тахилын ширээ босгоё. Яаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстэй та нар өөрсөддөө байгаа харийн бурхтай хаяж бишээ цэвэрлэн хувцсаа солилцгоо. Бүгдээрээ босож Бетел рүү явцгаая. Миний шаналланд өдөр надад хариу өгч хаан ч авсан надтай хамт байсан бурханд зориулж тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлв. Тэд гартаа байсан хамаг харийн бурхад чихэндээ байсан ээмгүүдээ Яаковт өгч Яаков тэдгэрийг нь Шихемийн ойролцоох царс модны доор болов. Амен. Би эзний үгийг та бүхэнтэй шүтэнүүдээсээ сал гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Шүтэнүүдээсээ сал гэдэг сэдвээр эзний үгийг та бүхэнтэй хуваалцъя. Өнөөдөр энэ номлолтой холбогдуулаад би өөрийнхөө амьдралд болсон нэг том хугарлыг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн. Жохон ичмэр. Гэхдээ магадгүй хүн болгон энэ үйл явдлыг бас туулан өнгөрдөг болов. Их бага хэмжээгээр хүн бүрийн л амьдралд нэг иймэрхүү зүйл ямар нэгэн байдлаар болдог болов гэж би бодож бас итгэж байгаа учраас та бүхэнтэйгээ энэ сэдвээр Библийн энэ текстээс эзний үгийг та бүхэнтэй хуваалцах нь зөв гэж хувьдаа бодсон юм аа. За юуны өмнө би Яаковын амьдралд юу болсныг та бүхэнд товчхон ярих нь зүйтэй. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа Израилийн итгэлийн өвөг дээдсүүдийн одоо тоонд нэрэн дурддагдж явдаг 3 дахь хүн бол Яаков. Яаков бол Исаакийн хүү, Исаак бол Авраамийн хүү. За тийм ч учраас Израилийн ард түмэн юудэчүүд өөрсдийн өвөг дээдс гэж ярихдаа энэ 3 хүний нэрийг дурддаг. Бидний эцгүүд гэж энэ хүмүүсийг ярьдаг. Яагаад гэвэл тэд махан биеийн хувьд ч юудэчүүд Израилийн өвөг дээдс байгаа зогсохгүй итгэл үнэмшлийн хувьд ч энэ 3 хүн тэдний түүчээ болсон, анхдагч нь болсон, итгэл үнэмшлийн хувьд ч энэ үндэстний түүхэнд мүс хагалсан одоо 3 хүн байгаа. Тийм учраас Авраам, Исаак, Яаков 3-ыг бол нийт Израильчууд нийтээрээ юу гэж үздэггүй бол бидний итгэлийн өвөг дээдс гэж үздэг ба. За тэр дотроо Яаковын түүхээс нэг хэсэгнийг бид нар хамтдаа уншлаа. Яаков бол өөрийнхөө төрсөн ах Исавын өвлөх ёстой байсан ууган хүүгийн эрхийг нь худлаа ярьж аваад эцгийгээ хуурж аваад тэгээд ахтаа алуулахаа шахаад ахаасаа зүхтаагаад нах захында одоо харийн нутагт нах захында очисон. Өөрөөр ээжийнхээ ахынд очисон бахна штэ. Тэгээд нах захында очиод тэнд нэг 20 жил амьдраад мал хариулаад авьяаслаг хончин байсан. Ер нь Яаковын гараар орсон хонин сөрөг бол өсдөг. Тэгээ энийг нь хадам эцэг нь мэдчихсэн учраас Яаковор бол ер нь аль болох хажуудаа удаан байлгаад Яаковор ер нь хонин сөргүүлээ ер нь хонин сүргээ түлхүү өсгөөд авах ийм бодолтой байсан. За тэр зорилгодоо ч ер нь бол Лабан хүрсэн байгаа даа. Тэгээ Лабан өөрийнхөө 2 охиныг Яаковт эхнэр болгоод өгсөн. Тэгээ Яаков бол одоо 2 эхнэртэй байсан. Тэр 2 нь төрсөн эгч дүүс байсан. Леа болон Рахел. За ингээ 2 эхнэртэй болсон. За энэ 2 эхнэртэй болсон түүхийг яриул одоо өнөөдөр хэдүүлээ бас зөндөө юм ярих болчиход байна тийм ээ. Тэгэхээр гол нь яг өнөөдрийн энэ үйл явдалтайгаа холбогдуулаад би илүү тэр чиглэл руугаа Яаковын түүхийг илүү ярих гэж бодож байна. За ингээд 20 жил хадам эцэгтэй одоо 2 охиныхын төлөө ажиллаж байгаа. Чи миний том охины төлөө чи надад 7 жил миний хоныг хариулж өг. Чи миний бага охинтой гэрэлсэн юм чинь бас ялгаагүй чи 7 жил миний хоныг хариулж өг гэд. Ингээ 2 охиныхоо өгөнгүүтээ хөргөн хүүгийнхаа хүчийг үндсэндээ ингээд 14 жил үнгөө ашиглаж байгаа. За энэ хугацаанд бол Лабаны хонин сүрэг өссөн, Лабан бол маш их баяжсан. Гэхдээ Яаковд өөрт нь бол яг үндэ
наалтах юм нэг л байхгүй гадсан. Тэгээ энийг бол ер нь Яаков мэдээлэдэг байсан. Та нар нөгөө тунгалаг тамир кинон дээр гардаг нөгөө эрднийг мэднэ дээ. Нөгөө луугны итгэлт баяны адуучин нь шүү дээ, тийм ээ. Айгүй сайн адуучин. Тэгээд нэг удаа итгэлт баянаас гуйдаг шүү дээ. Нэг унлагны ганц морь өгчөөч гэсэн чинь итгэлт баян дуртайгаа аваад унжил байхгүй юу та. Тэгж жагаад яг ганц юм чамд зааж өгөмз гэж хэлчихэ. Тэгээд бодлоо яриад ингээд өгдөггүй. Тэгээ яг харахад баян айлын том адуучин, их адуун сүргийн адуучин харахад ингээд нэг олон морь сольж унаалгаа болохоос яг эцээцд өөрийнх нь юм яг юу байгаа гэсэн чи яг юу ч байхгүй л байгаад байдаг. Адуучин хийгээл байгаа мөртлөөсөө өөрийн гэсэн ганц моргиул яваад байдаг. Яг хөө тэгээд дуртайгаа барьж унах бол эрэхтэй мэдээд чи адууг нь хариулж байгаа юм чинь. Тэгээ баян итгэлт болохоор нэг тийм гоё үг хэлээд байгаа. Тэгээ чи дуртайгаа аваад унжаал та одоо юун ч санаа зовсон гээд байгаа мөртлөө яг энэ чинийх шүү гэдээ бас өгчихгүй байгаа байхгүй. Тэгээ Лабан Яаковд яг ингэж хандаадсан байхгүй. Октоодоо өгөөл тэгэл хоноо өсгүүлэл байгаа мөртлөөсөө яг өөрт нь хөрөнгө тастад өгцөн үү? Мал сүргээсээ ингээд тодорхой хэмжээний сүрэг тастад өгцөн үү? Одоо ч өөрт нь биш юмаа гэхэд хоёр охиноо бодоод те. Одоо эгчт нь энийг, дүүд нь энийг энтергээд одоо хөргөн хүүгээ бодгоо болил л та. Төрсөн охиноо бодоод, октоодоо бодоод нэг мал хөрөнгө тастад өгцөн үү гэхэл юусоо өгдөггүй. Ингээ 10 жил, 14 жил үндсэндээ хоёр эхнэрийн төлөө Яаков Лабан зарслагдчихдаг. За энэний дараа Яаков дахиад Лабанаас гуйдаг те. Та миний ингээ хөлсийг ингээд өөрчлөөд ах юм аа. Тэгээд одоо ингээ цаг хугацаа өнгөрөөд идэг. Лабан айгу залтай байгаа байхгүй юу? За одоо яг тохирё гээл ингээл дахиад нэг хэдэн жил ажиллаулаад яг нөгөө хөлсөө өөх болоод ирэнгүүт өгдөг авдаг дээрээ тулаад ирэнгүүт дахиад юмаа өөрчлөөл ингээл нэг юм хүзрэг Лабаны гарт байгаа болохоор нэг Яаков нэг яач чадахгүй ингээл юмыг хийж өгөөл өөрөө ингээл хоосон. Гэхдээ яг хөө мэдээж амьдрах орон байртаа идэх хоолтойч гэсэн үндсэндээ нэг юм өөрийн гэсэн мал сүрэг байхгүй өөрийн гэсэн эд хөрөнгөгүй л нэг Лабаны гарыг хараад Лабанд нэг юмыг хийж өгөөл ингээл нэг юм жоохон нэг юм ашиглуулаад байгаад байгаа юм л та. За ингээд бас өөрчлөө дахиад нэмээд 7 жилээр Яаковыг Лабан өөртөө худлаа яриад ингээд бас ингээд залдаад ажиллаж айгүй тийм залтай өгшин ер нь. Тэгээд хүнээр бол ер нь юмаа хийлгэж чадна. Хүнийг бол ингээд шим шүүсгүй болтол сорж болж чадна. Гэхдээ хүнд юм өгч чаддгүй нэг юм хүн. Тэгээд Яаковын хувьд болохоор ингээд үндсэндээ хоёр охиныхын төлөө 7-14 дээр нь дахиж худлаа банаалж байгаа дахиад 7 жил ингээд үндсэндээ 20 буюу 21 жил Яаков бол ингээд хадам аавынхаа 20 сүргийг хариулаад ингээд 20 жилийн эцэст бол ингээд юу чгүй сууж байгаа юм л та. Тэгээ Яаков нэг өдөр одоо бурханд гомдол тавьж байгаа. Тэгээ би одоо 20 жил одоо энэ хүний хоныг хариуллаа. Миний юм гэж юу байгаа юм бэ? Тэгээ би хизээ өөрхийн яг мас сүргийн төлөө ажиллаж амьдрах юм. Хизээ би яг өөрийнхөө юмны төлөө явах юм бэ? Тэгээ хадам эцэгтэйгээ ч гэсэн уулзаад яг энэ зовлонгоо хэлдэг. Одоо та надад ингэж хэлээд ингээ 20 жил ингээ миний хүч хөдөлмөрийг бол та авлаа. Миний энэ хүч хөдөлмөрийн үр дүн таны мас сүрэг бол үнэхээр юм бүр баяа гэтлээ өслөө. Та намайг анх танад хүргэн орж байгаа танаас сүрэг ямар байлаа? Одоо танаас мас сүрэг ямар болчиход байгаа вэ? Гэтэл та яг намайг бас бодож байгаа юм уу гэхээр бодохгүй байгаа юм те. Та надад ингээд яг юм өгж байгаа юм уу гэхээр юу ч өгөхгүй байгаа юм. Би хизээ өөрийнхөө амьдралын төлөө, гэр бүлийн төлөө, өөр хүүхдийн төлөө би ажиллаж амьдрах юм бэ гэж ингэж ярьж байгаа. Тэгэхээр Яаковын энэ сэтгэл зүгээр бид ойлгодог. Яг тэгэхээр бидэнд ч гэсэн өнөөдөр нэг ийм амьдралд нэг иймэрхүү бодол орж ирдэг шүү дээ, тэ. Би хизээ юмтай болох юм бэ? Би хизээ одоо өөрийн гэсэн байртай болох юм. Би хизээ өөрийн гэсэн юмаа хурааж эхлэх юм бэ? Хүн болгонд яагаад гэхээр ийм нэг материалыг хэрэгцээ байдаг. Иймэрхүү материалыг одоо зүйлийн төлөө дотроо бодож байгаа нэг юм бодол хүсэл санал бидэрт бүгдээрэнд нь байдаг. Тэгээд энэ маань ингээд нэг болж өгөхгүй санаанд тултал болж өгөхгүй болохоор жоохон гомдолтой. Нэг юм хүний ажлыг хийж өгöd байгаа мэдрэмжтэй. Нэг юм одоо нэг ашиглуулад байгаа юм шиг мэдрэмжтэй. Нэг хүн юмыг хийж өгöd хүний бизнесийг дэмжиж өгöd байгаа юм шиг мэдрэмжтэй. Тэгээ яг надад наалцсан юм юу байгаа даа гэхэлэр яг хөө идэх хоол өмсөх хуцнаас өөр яг наалдаад байгаа юм бол нэг байхгүй ч юм шиг. Ингэнгууд нэг юм жоохон утгагүй оргоод тэгээ нас нэг донд хэрийн насандаа одоо бид чинь бүгд л одоо бараг л үе штэ одоо бид чинь. Одоо 20 30 та үе өнгөрчлөө. Чин 50 руу ер нь төгчлөө. Эхнээсээ 50 нэлээд гарчлаа. За бидний донд байгаа нэлээд анхмдууд нь бол 60 руу нэлээд ойртчлоо. Ингээд ирэнгүүт нөгөө залуугийнх шиг нөгөө хүч чадал маань бас байхгүй болчлоо. Нөгөө залуу насны ирш хүч чинь ингээд алга болчлоо. Надаа яг юу байна гэд бодоод эхлэнгүүт бас нэг иймэрхүү байдалд орж эхэлдэг. Би одоогоос нэг 10 жилийн өмнө бол яг ийм байдалд орсон. Тэр үе чи одоо яг 40 гарч исэн үе байхгүй юу? Тэг яг 40 гараад ирэнгүүт надад яг юу байна гэж бодож эхэлсэн.
Би ч одоо 17 наснда анх сайн мэдээ сонсож цуглаанд ирсэн. Цуглаанаар хүмүүжсэн, ерөн сүмээр хүмүүжсэн. Тэгээ чуулганаар үйлчлэлд орсон, хог үнээ мань хөгжил чуулганаа дагж хөгжсөн, Библийн сургуульд орсон, дуудлага авсан, эзэнд үйлчилж эхэлсэн. Ерөөсөө л сайн мэдээний төлөө, чуулганд харилцааны төлөө өөрийнхөө залуу насны амьдралыг зориулсан. Бизнес хийгээгүй, тийм авьяас надаа бас байхгүй. Хажуугаар нь одоо өөр ингээд янз янзын юм хийгээд хөрөнгөө өсгөөд ингэх бололцоо бол бас байсангүй. Яг л хүн болгонд өөр амьдралынхаа нөхцөл өөр байдаг. Тэгээ ингээд ирэнгүүт би яг хувьдаа бас яг нэг ийм байдал бас орж бурхны өмнө яг нэг Яаков нэг өдөр Лабаны өмнө суугаад тэгээ би одоо хизээ одоо миний амьдрал өөрөө босох юм бэ гэж асуусантай адилхан би яг нэг бурхны өмнө нэг үе нэг ингэ суулаа. Нэг бурхан намайг нэг лабандаад байгаа юм шиг. Залуу наснд маань намайг дуудаал ингээд өөрийн хонин сүргээ өсгүүлээл ингээд хончлолын үйлчлэл дуудаал чуулганаа байгуулаад байгаа мөртлөө надад яг юу байна гэд ингэчээр ингээд байгаа юм байхгүй ч юм шиг санагдал. Тэр үед чинь одоо өөрийн гэсэн орон байрч утаач болоогүй бас л нэг айлын байр хонор түрээслээл нэг тэгсгийгээд явж исэн үе. Одоо хүүхдүүд маань төрөөл 2-2 хүүтэй болчлоо. Би ч одоо 2-2 хүүтэй хүн энэ ч одоо юу болж байна энэ ч одоо. За одоо сайхан охтуудтай байвал яах вэ одоо ингээд нөхөрт нь өгөөл одоо явуулах байх л да. Одоо охины минь сайхан аваа яваараа чи гэл ингээд явуулах л байх л да. Гэтэл би ч одоо хүүтэй хүн миний хүүгүүд ч одоо айлын охтууд аваад ирнэ штэ. Гэхдээ би ч одоо юу бодож одоо энэ ч одоо нөгөө хотуудынхаа өмч тэр энэ төр одоо юу бодож суух юм бэ? Гэх мэтчлэн ингээд нэг юм амьдралд нэг хүнд бодогддог яг иймэрхүү бодлоод орж ирэл ер нь энэ бодолтой бол нэг үе бол дарагдсан. Тэгээ ер нь нэлийн сэтгэлдээ бол хямарч эхэлсэн. Тэгээ зовж эхэлсэн ер нь. Тэгээ би танд ингээд үйлчлээлээдэг. Гэхдээ надад юу байна? Тэгээ би одоо миний амьдрал хизээ болох юм бэ? Гэх мэтчлэн айгүй их тэгж бодож эхэлсэн. Тэгээ Яаков нэг иймэрхүү байдалд бол орсон. За ингээд Яаков эцгээсээ зугтахаар шийдсэн. Хадам ааваасаа зугтахаар шийдсэн. За тэгээд бурхан Яаковын энэ залбирлыг нь Яаковын энэ нөхцөл байдлыг харж үзээд Яаковын одоо мал сүргээс одоо алаг цоохрыг нь Лабан Яаковд өгөө гэдэг гэрээ яг эцсийн байдлаар хийсэн. За одоо яг юмаа өөрчлөхгүй шүү. Яг цалингаа тавих болоод ирэхээр аль тэмчим эмчим гэл янз янзын юм яриад юмыг хойшлуулаад мөнгөний хасаал ингээл ийм юм бол одоо байхгүй шүү. Одоо яг цоохрууд нь минийх холыг цоохор бишүүд нь таних холог гэд энэ хоёр яг тэгж шийдсэн чинь Лабаны мал сүрэг бүгд цоохор төл гаргачдаг байхгүй. Яг ингэж бурхан Лабаны өгөхгүй байгаа ямиг нь бурхан өөрийнхөө гайхамшигаар аваад өөрийнхөө зарцад өгч. За энэ үеэс эхлээд нөгөө Лабан чинь Яаковыг бол ер нь эвгүй харж эхэлсэн. Ер нь нэг л тийм одоо юу гэдэг өрсөлдөгчөө гэж харж эхэлсэн энэ цаг үеэс эхлээд. Нөгөө хөргөн хүүгээ октоодынх нь нөхөр гэж харж чадгаа болсон. Хайрлж чадгаа болсон. Ингээд Лабан Яаков хоёрын хооронд харилцааны ан цав үүсэж эхэлсэн. За ингээд энэ байдлаасаа болоод хоорондоо уулзсан ч багассан, уулзаад нүрээ хараад ярихаараач нэг тийм гоё ер нь хоорондоо ч ер нь ярилцаж чадгаа болсон. За энэс болоод ер нь Яаков нэг өдөр хоёр эхнэрээ дуудаад за ер нь явъя. Одоо би ер нь эцгийн чинь хоныг хариулаад 20 жил өнгөрчлөө. Одоо би нутагтаа харъя. Та нар намайг дагаад явах уу гэж хоёр охины ч гэсэн хэлдэг. Хоёр охиныхын сэтгэл ч гэсэн ер нь бэлтгэгдсэн байсан. Ер нь аав бидэрт юу гэсэн. Ер нь бидрээр баг ингээд 8 хийгээ үсттэй манай аав. Тэгээ чамд бидрийг өгөөд үр дүнд нь аав өөртөө л айгүй ашиг аваад исэн. Октоодороо хүртэл аав ингээд ашиг хийгээ үсттэй. Аав өөрөө эргээд бидэрт яг юу гэсэн. Яг хөргөнөө боддгоо юм байж. Ядаж охиноо бодоод юу гэсэн ер нь. Яваа. Горуулаа нийлэл нэг орой майхандаа сууж байгаа л нөгөө гурав чинь явъя гэж ярьсан байгаа байхгүй. Ингээ нөгөө гурав чинь хамаг мал сүргээ аваад майхан саваа боож аваад тэмэн дээрээ ачиж аваад мал сүргээ тууж аваад тэгээ нөгөөдөл чинь хадам эцгийнхаа нутгаас оргоцсон. Тэр чинь 3 хоногийн зайтай тэр хоёр чинь нутгалж исэн. Тэгэхээр цаг хугацаа бол хожих боломж байсан. Тэгээд одоо хуучин өөрийнхөө төрсөн нутг руу буюу одоо нөгөө Канаан газар руу өвгдөөц Авраам Исаак хоёрт нь амласан тэр нутг руугаа Яаков буцаад нүгсэн байдаг. За тэгсэн чинь нөгөө хадам эцэг нь араас нь нэхэж ирээд хадам эцэг чинь хамаагүй юм цэрэг мэрэгтэй хамаагүй хүчтэй байгаа байхгүй юу Яаковын хажууд бол араас нь 3 хоногийн дараа 7 хоног чөлөөд ингээд араас нь нэхэж ирээд ууланд ингээд бууцсан байж хахад нь барьж аваад чи миний октоодыг аваад миний хүүхд зэнэрийг аваад чиний юм гэж ер нь юу байгаа ингээд нөгөө мо Яаков чинь Лабан бол ер нь загинсан. Чиний наад хоёр ихнэр чинь миний октоод наа гарсан хүүхдүүд чинь миний зэнэр. Ер нь чиний юм гэж юу байгаа. Нэг шалдангуяа ганцгалсан нөхөр ирээл манай юу гэдэл хосмыг идж байгаа л манай мал сүргийг хариулаад чи энэ хэмжээнд өчөөд баг юу айгүй муухай махан би юм ярьсан.
Яаков чимээгүй л байсан. Тэгвэл нөгөө Лабан чинь ингээ баахан ямаа ярьж дуусан гутаа өөрөө тайвширсан уу яасан. За тэгээд яв одоо тэгээ явах цаг чинь болсон. Угаасаач ур чинь чиний бурхан чинь миний зүүдэнд ирээд Яаковд янз янзын битээ яриараа чи гэж хэлсэн байгаа даа. Тэгэхээр одоо явдаа гэж жоон сэтгэлэн сүүл рүүгээ тайвшраа тэгээд ингээд нөгөө настай хүний нэг юугаараа нэг дэлбэрж аваа тэгээ гайгүй болоо. За яв хүүхдүүдэд тэрж үнсээ тэгээ явуулсан. За ингээд Канаан нутагт нөгөөдөл чи орж ирлээ. За ингээд орж ирэхэд нөгөө нэг Яаковын хоёр эхнэрийнх нь дүү эхнэр нь болох нөгөө Рахел нь аавынхаа шүтэнийг аваад нуучдаг. Аав октооддоо эд хөрөнгө тасдаж өгөөгүй штэ. Тэгэнгүүт нөгөө чи ааваасаа үнтэй нөгөө хиймэл шүтэнийг алт мөнгөөр хийсэн тийм үн цэнтэй л ид байсан юм шиг байна. Бодвол нөгөө юугаараа аваад үсэх юм бол тийм ээ. Тэр чи нөгөө нэг юугаар нь аваад үсэх юм бол өртгөөр нь аваад үсэх юм бол үн цэнтэй шүтэнийг аваа нууцсан байдаг. Тэгээд нөгөө Лабан чинь хэлдэг те. Та нар зүхтаж бод миний шүтэнийг авч явдаг нь ямар учиртай юм. Гэсэн чинь нөгөө Яаков тэрийг мэдэг байгаа юм чи. Эхнэр нь тийм хийцэн гэдгийг Яаков мэдээгүй юу яриад юм таа одоо. Хэрвээ манай гэрийнхний нэг хин нэгнээс нь таны шүтэн гарч ирж юм бол тэр хүнийг баг алаараа гэдэг Яаков ч юм бол өөдөөс нь ингэчихэж байгаа байхгүй. Тэгээ нэгжээд үдсэн чинь хинээс нь гарч ирдгөө. Яагаад гэсэн чинь Рахел чинь одоо миний сарын одоо өдрүүд ирцэн байна. Би одоо босож чадахгүй дороо хийгээд ирнэ дараа суудсан байдаг байхгүй. Тэгээ би одоо босож чадахгүй аав танд одоо хүндэтгэл үзүүлж чадсангүй уучлаарай. Яа наагур юм үзэлтэй та тэгээд энэ дээр нь суучаад өөрөө. Тэгээ аав нь баах юм өнгөчж үзчихсэн охиноо бос чи гэлтэй ч биш одоо тэгээд ямар ч үсэн ингэж үзснэ. За ер нь байхгүй юм байна гэдэг ингээ буцаа явсан байна. За гих мэтчлэн иймэрхүү нэг хідэн хиймэл шүтэн хуучин одоо аавын эд хөрөнгнөөс дагаад тэдний гэр бүлд ороод ирж байгаа байхгүй. Яаков энийг мэдээгүй байсан. Яаков бол өөрөө бурханд итгэж байгаа хиймэл шүтэнд итгэдэггүй хүн. Гэтэл эхнэрүүдэд нь тэр хэмжээний мэдлэг тухайн үеийн итгэл эхнэрүүд нь тэр хэмжээнд бас төлөвшөж амжаагүй л байж л дээ. Тэгээд татагдаа тэр гэр бүлд нөгөө гэр бүлийн нэг шүтэн энэ гэр бүл рүү дагж орж ирээд ингээд нутаг руу тэр тэмээний нөгөө нэг ачаан дотор нь хийгдээд ингээд явчихж байгаа байхгүй. За ингээд нутагтаа эргэж ирлээ. Нөгөөдөл чинь Шихэм хотын ойролцоо нутаглаа. Одоо 11 хүүтэй ганц охинтой хүн байсан. Яаков охин нөх үзэсгэлэнтэй хин гэдэг охиныг нь Дина те Даяна. За англиар бол одоо Даяна. За Дина гэдэг ганц охинтой. Тэгээ нөгөө охин нь Шихэм хотын одоо хотын охтуудын үзэсгэлэн гоог харахаа хөөрхөн хөдөөний охин тэгэл хотод орж ир соёлыг гайхаад ингэж ангааж явж хагаад нөгөө хотын эзний хүүд баригдаад нөгөө хүү тэр Яаковын ганц охин Динаг нь аваачаад хүчинтэж. Ингээд Дина айгүй хэцүү байдалд орсон. Энэ байдлаас болоод энэ гэр бүл маш хэцүү байдалд орсон. Ингээд нөгөө нэг Яаковын хамгийн том хоёр одоо хүүн буюу Динагийн хоёр ах нь охин дүүгийнхээ өшөөг тэр Шихэм хотынхнаас авч байгаа. Тэр нь юу вэ гэхээр манай дүүг та нарын гисэн байна нэ тэр гэсэн чинь нөгөө эцэг нь хэлж байгаа те. Одоо манай хүүсд үнэхээр танаа охинд хайртай гинэ, дуртай гинэ. Юу яая энэ хоёрыг гэрлүүлчих. Тэнгүүт нөгөө хоёр ах нь сэтгэнгүүтээ тэгвэл та нар хөвчөө хүнд. Бид нар чи манай гэр бүл чинь удмаараа хөвчөө хүнддэг хүмүүс шүү дээ. Та нар хөвчөө хүндэг. Тэгээ хотын бүх ирчүүдийн хөвчийг хөндүүлж хагаад тэгээд нэг шин дайрж ороод хоёр ах нь хотыг тэр чигээр нь дүүгийнхаа төлөө хотын бүх ирчүүдийн ядаалцдаг. Ингээд нөгөө нэг Яаков ч ерөөсө бас дахиад сэтгэлийн зовлонд онж байгаа. Охин нь хүчндүүлээ зовоогүй зовж байгаа. Дээр нь хоёр хүн бүхэл бүтэн хотыг авчиж устгаж хаяад бүр ингээд та нар ийм хүчээр хийлэл үйлдэлээ. Ийм юмний төлөө та нар ийм юм хийлээ. Та нар хүний амьд хүрлээ. Бүхэл бүтэн хотыг та нар төвөөлөөгээд ингээд нэг ийм байдалд орцсон. Ийм үе дээр нь бүгдээ одоо хамтдаа өнөөдөр 35 дугаар бүлгийн 1-4 дөрвөлжтэйг уншиж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ийм нөхцөл байдлаар туулаад гарч ирээд сэтгэлийн ийм хямралтай ингээд байж хахад нь бурхан түүнд хэлж байна. Бурхан Яаковт чи босоод Бетел рүү яв. Тэнд суурш. Тэгээд Исав ахаасаа нүүр буруулан зогтож байсан. Тэр үед чамд үзэгдсэн бурханд зориулан тэндээ тахлын ширээ босго гэв. Яаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстэй та нар өөрсөддөө байгаа харин бурхтаа хайж нөгөө хадам ааваас хулгаас харин бурхт нь одоо энд явж байгаа штэ. Харин бурхтаа хайж та нар өөрсдөө байгаа харин бурхтаа хайж бишсээ цэвэрлэн хувцас солилцгоо. Бүгдээрээ босож Бетел рүү явцгаая. Миний шаналнд өдөр надад хариу өгч хаан ч явсан надтай хамт байсан бурханд зориулж тахлын ширээг тэнд би босгоно гэж хэлв. Тэд гартаа байсан хамаг харин бурхад чихэндээ байсан хамаг эмгүүдээ Яаковт өгчээ. Нөгөө хадам эцгийн хиймэл шүтээ одоо энд Яаковт одоо гарч ирж байна. Яаковт өгчээ.
Яаков тэдгэрийг нь Шихемийн ойролцоох царс модны доор болов. За одоо ингээд нөгөө шүтэнүүдээс одоо нэг юм салж авч байна энэ гэр бүл. Тэгээд ингээд булаад одоо энэ гэр бүл амьдралын шинэ үеийг эхлүүлж байна л да. Яг энэ үе хүртэл Яаковын гэр бүл ингээд нэг тийм нөгөө хуучин хадам эцгийн нэг юм сүнслэг нөлөөнд ор явсан гэр бүл байна. Одооноос эхлээд энэ гэр бүл сүнсний шинэ цаг үе ирж байна. Юу вэ гэхээр Бурхан хэлсэн чи наад нутгаа солио. Чи наанаасаа яв. Битээлд ир. Тэнд зориулаад надад тахлын ширээ өр. За ингээд нөгөө гэр бүлээрээ анх удаа Бурханд зориулсан тахлын ширээ өргөж тэндээс хоёр эхнэрүүд нь тэр Бурханы тухай таньж мэдэж, үр хүүхдүүд нь таньж мэдэж ингээд энэ гэр бүлийн хувьд яг хоо энэ олон зовлон тоосны эцэст одоо энэ гэр бүл сүнсний шин төвшин рүү, сүнсний шин хуудас руу жинхэнэ нөгөө Авраам, Исаакийн Бурханыг таньж мэдэх, тэр Бурхандаа итгэж найдсан итгэлийн амьдралаараа амьдрах ийм нэг цаг үе рүү энэ гэр бүл орж явчлаа. Тэгэхээр яг ийм нэг сүнслэг цаг үеийн ийм одоо уулзур дээр болж байгаа үйл явдлыг бид хамтдаа сая Эхлэл номын 35 дахь бүлгээс уншиж байна л да. Тий. Тэгэхээр ийм нэг үе бас миний амьдралд бас байгаад байсан. Юу вэ гэхээр яг надад ингээд үг дээцээс өвлж авсан хиймэл шүтэн, янз янзын эд материал одоо ancient нөгөө нэг одоо юу гэдэг вэ нөгөө эртний идэл мэдлэг чинь тэ антик үү тэ. Тэгээд иймэрхүү юм ингээ байхгүй ч гэсэн ерөнхийдөө надад нэг юм бодол байгаад байсан. Яасан гэхээр би сая конференц дээр та нар ярьж исэн мэдж байгаа. Би ч өвөөгийн хүү. Тэгээ өвөө битээр чи нэг өрөө байртай, өвөөгийн маань байр л да. Тэгээ өвөө намайг бага байхад юу гэж хэлдэг байсан гэхээр энэ байр миний хүүгийнх шүү гэж дандаа хэлдэг байсан. Тэгээ монголчууд бол ингээд нэг бичгээр энэ гэрээслэл бол нэг үлдээдгээд байдаггүй. Зүгээр амьд цэрүүндээ ингээд нэг яриан дундаа нэг ийм хилээлэдэг байсан манай өвөө. Тэгээ 1994 онд илгэний одоо сериос буюу илгэний хатуурлаар өвөө маань одоо хорвоогийн мөнх босыг үзүүлж байгаа байхгүй. Тэгээ тэр үед чинь одоо би 20 ч хүрээгүй дөнгөж одоо тийнейж нас арай л одоо дуусж байгаа үе дээрээ ирж исэн хөө. Тэгээ өвөө маань ингээд биеийн өвдөд ингээд доош орцсон. Үндсэндээ ингээд юм ярий гэж ярьж чадахгүй болсон үед нь ээж аав юу гэсэн гэхээр за миний өвөөгийнхээ хажууд очоод нэг жоохон суугаадах гэд. Өөрөөр хэлбэл нэг өвөөтэйгоо салах хийл гэсэн л санаал байсан юм байл л да. Одоо би ингээд эргээл бодож хахад тэгээ тэр үе чинь за өвөөтэйгоо салах хийгээд энэ гэж бол хэлэхгүй шүү дээ. Тэгээд гэр орноос чинь манай хамаатан саднууд орж гараал ингээд бүгд божигнаал өвөө бол ер нь амьсгал хураах нь айгүй тодорхой болсон. Нүд нь ингээд нэг юм хагас нээлттэй бүрэн нээж чадахгүй, юм ярьж чадахгүй, дугарч чадахгүй болсон үед нь би нэг орныхын хажууд ирээд явган сандалд тавиад өвгийнхээ хажууд ингээд нулимс тэлгнүүлээ сууж ирсэн. Тэгээ би юу өөрөө өвөөдөө юу ч хэлж чадахгүй. Миний хэлхийг сонсох ч юм уу, гүү ч юм уу тэрийгээ бас мэдэхгүй. Тэгэхэд өвөө маань ингээд гар нь хөдлөөл ингээд гараа тойруулаад ингээд бөө гэл амдаа юм яриа лээс. Тэгэд юу яриад ирсэн би одоо ойлгодгоо. Гэтэ 20 30 жил тэр үеэс ч хойш ингээд өнгөрж яхад л миний хүү энэ байраа аваараа маваараа. Тэгээ энэ бүхэн чинийх шүү энэ төр гэл ингээд хилээд исэн юм шиг байгаад байгаа юм. Тэгэхээр би надад нөгөө ямар хүлээлт үүсчихв гэхэлэр өвөөгийн юм минийх гэдэг нэг юм хүлээлт ингээд нөгөө баг наснаас маань суучихгүй юу надаа. Тэгээ эний чи би өөрөө бас хүсэж бий болгоогүй. Ягаад гэхэлэр өвөө өөрөө ингээд нэг үе миний хүү энэ байрандаа амьдрна, миний хүүгийн хүүхдүүд энэ байрандаа төрнө, энэ байрандаа сайхан амьдраараа энэ төр гэл ингээд хилээд идэг байсан юм чинь хүнд нэг юм мэддэхгүйгээр юм итгэл үнэмшил өгөөд идэг юм байна шүү дээ энэ чинь. Тэ. Тэгэнгүүт одоо би ч нэг юм юмтай өвөөгийн хүү, би ч н одоо ингээд юмтай энтергээд манай өвөө чи өөрөө дээр үеийн хүн байсан болоод ч тэр манай гэрт чинь юм хуучны одоогоор бол их үн цэнтэй айгүй их юм манай өвөд байдаг байсан ер нь. Тэгэл тийм юмнуудаа ингээд өвөө айгүй их ярина. Энэ бол одоо их ховор эд энийг ингээд цах дээр гараад зарах юм бол их үн хүрнэ энтергээл нэг иймэрхүү юм яриа л байдаг байсан. Тэгээ одоо ингээд бодохоор чи би чи их юм өвлж авахар хүн байгаа байхгүй уул нь бол. Тий. Тэгээ өвөө минь 94 онд нас орлаа. За тэгээ мэдээж тэр үеийн одоо Монголын эдийн засгийн байдал, нийгмийн байдал ямар дорой байлаа, ямар хэцүү байлаа. Айл амтан одоо ямар нэг хэсэг нь ямар их ядуурж ялаа, нийтээр маш их ядуурж исэн, өсөж исэн, картын бараанаас дөнгөж гарч исэн үе байсан. Ээж маань өвчтөө одоо үе мөчний өвчтөө учраас нөгөө группд орсон ажил хийх чадамжгүй. Аав маань нөгөө насаараа цэргийн хүн байжгаад 90-ад оны нөгөө шуурга нар чинь цомготогдоод ажилгүй болцсон. За ингээд нөгөө манай гэр бүлийн хувьд нөгөө нэг ноён нуруу болсон нөгөө өвөө маань ингээд нас барахын цагт ерөнхийдөө ингээд манай гэр бүл гэдэг айлын хувьд бол том баг нь норж унаад үндсэндээ дээвэр бидний дээрээс ингээд цөмөрч орж ирж байгаа дараагийн 3 жил бол үнэхээр манай гэр бүлийн хувьд бол юм амаргүй цаг үеийг тоолж байгаа. Тэгээ өвөөгөөс үлдсэн бүх юм зарагдаад тэгээ нэг хоногийн талхны төлөө зарагдаад ингээд юу ч болохгүйгээр ингээд
ингээд байхгүй болохоо хүрвэл ерөөсөө эд хөрөнгө гэдэг юм чи ерөөсөө ингээд юучгүй байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө надад гэрээсэлж үлдээсэн байсан нөгөө байрч байхгүй болж байгаа. Аав ээж хоёр маань нэг амьдралын үүдэн татчих гал нөгөөхөрөө бизнес хийсэн чинь шатаад ингээд одоо бүр байрчихгүй бүр ерөөсөө ингээд. Ингээд л одоо манайх гэдэг айл бол ийм байдалд орсон. За энэ үеэс эхлээд сэтгэл зүрхний мухарт нэг юм шүүрс алдчих хэлсэн би. За тэгээд тэрнээс чи хойш өвөөгөөсөө хойш 3 жилийн дараа битээр чи гэрэлж байгаа шүү дээ. 97 онд битээр чи гэрэлсэн байхгүй. Тэгээ гэрлээд ингээд битээр чин одоо амьдралаа зохиогоод эзэнд үйлчлээд ингээд явна чуулгандаа үйлчлээд ингээд явлаа. Аажимдаа үр хөвгтүүд маань төрлөө. Ингээд ирэнгүүт яг нөгөө нэг надад нөгөө нэг уул нь би чинь үйлч авсан юмтай хүн штэ гэдэг энэ бодол намайг зоож эхэлсэн. Би чи одоо ингээд байргуу гэрэлцэн байргуу үр хөвгт төрөөд идэг юмгүй хүн гэдэг нэг юм бодол ингээд толгоноос салгаа байсан. Яагаад гэвэл уул надаа байсан юм штэ эн чинь. Вичдэг хиний буруугаас болоод эн чинь миний амьдралаас энэ бүхэн гараа явчихва. Би лав тэрийг зараагүй. Би лав тэрийг ийш нь тийш нь хийж өрн таран хийгээгүй. Яагаад амьдралд ийм болчихоо гэдэг нэг юм зүрхний мухарт эзэнд итгээд байгаа. Мэдээж би чуулганд үйлчлээд байгаа. Сайн мэдээгээ тараагаад байгаа. Бүх найдвараа бурхан тавьж байгаа ч гэсэн нэг ийм харуусал гомдол ингээд зүрхний мухарт ингээд давхар яваал исэн юм байна л да. Энийг би чинь тухайн үедээ өөрөө ингээд нэг юм шинжилээл судлаал ингээд бас ойлгохгүй байгаа байхгүй юу? Цаг хугацаа өнгөрөхий хэрээр л одоо энийг эргэж харж штэ тухайн үед чинь. Тэгээд ингээд яваад исэн. Тэгээ би ч одоо үйлч авсан аюу олон юмтай. Би ч үдээд ингэж явах хүн биш шүү дээ гэсэн бодол төрөөд идэг. Нөгөө өвөөгийн яг насрахаас өмнө ингээ гараа эргүүлээд ингээд хилээд исэн юм нь бодогдоо. Тэр юу хилээд исэн бэ надаа? Энэ юм аваараа л гэж хилээд исэн байж штэ энэ төр гээд. Тэрийг энэ үлдсэн нөхдүүд одоо эн чинь минийх болгож өвөөг юм байна штэ. Энэ чинь ямар хариуцлагагүй юм бэ энэ төр гэж мэгээл те. Би ч уул юмтай хүний хүүхэд байхгүй. Тэгсэн чи одоо би ингээ юучгүй явж байгаа юм. Энтэр гэж мэгээл те. Надад юу вэ? Үйлчлэл байна. Өөр юу байгаа юм бэ надаа энтэр гээл те. Ингээд бодоо яваад байдаг. Дээр нь мэдээж энэ одоо үйлчлэлийн он жилүүдэд чинь маш олон удаа burnout-нд орж исэн. Маш олон удаа орж исэн. Ийм үед ингээд ер нь бол нэлээд хямарж эхэлнэ. Тэгээ нэг юм юмгүй юм шиг үйлчлэлээ хийя гэхэлэр цаашаа явах хүч надад дотор мэдрэгдэж өгөхгүй нөгөө burnout-ийнхаа үедээ тэгж бодогдож байгаа штэ. Тэгээд ингээд одоо юу хийж амьдрах вэ гэдээ ингээд бодохоор ер нь гарц гаргалгаа тухайн үедээ харагдахгүй. Би сэтгэл зүгэл ярьж штт та бүхэнд. Өөрийнхөө хугарлыг л ярьж штт. Тэнгүүд гомдож эхэлж байгаа. Пастор байсан, чуулган байгуулч, номлож байгаа. Гэхдээ яг амьдралын энэ хэсэг дээр ирэхээр нэг тийм гомдолтой. Ер нь минийх байсан юм хэн хааш нүгөө хийчихв. Хин нэгний буруугаас болоод энэ бүхэн болчлоо. Гэл одоо нэг иймэрхүү байдалд ингээд орж эхэлж байгаа байхгүй. Тэгэд ийм гомдол зүрхэнд ингээд л ер нь яваал. Энэ нь ингээд айжмдаа томроод намайг дотроос минь шаналгаад ингээд идээд байгааг би мэдсэн. Тэгээ яг л нөгөө нэг Яаков шиг те. Тэгээ миний юм хаана байгаа. Яг нөгөө Яаков ихнэр хоёр ихнэр шиг те. Бидэрт юу өгсөн эцээц. Бидрээр ашиг хийгээ үсттэй. Тэгээ одоо бидний юм хаана вэ? Яв. Тэгээд нөгөө аавынхаа шүтэнийг авч байгаа. Энэ өөрөө нэг сүнсний бозор холбоос тэр гэр бүлд ингээд авчирж байгаа. Энийг тэр гэр бүл өөрсдөө мэдэхгүйсэн. Яг л Рахелд энэ хэмжээний итгэл байхгүйсэн. Энэ хэмжээний мэдлэг байхгүйсэн Рахелд. Яаков энийг нь мэдэггүйсэн. Тэгэхээр би юмгүй хоцорчлоо гэдэг энэ айдас чинь өөрөө нэг ямар нэгэн юмтай болох гэсэн нэг хин нэгний толгой дээр дараад дээшээ гараад нэг амьсгаа авах гэсэн ямар ч үнээр хамаагүй. Тэгээд тэр доошоо хийгээд би дээшээ ингээ амьсгаа авах гээд ингээд усны төвчнөөс дээшээ гарахтаа тэр хин ч байх нь хамаагүй дараа дээшээ гармаар байгаа байхгүй. Яг ийм нөгөө нэг ийм ухаангүй байдалд оруулчих хүнийг. Тэгээ энэ байдал нь энэ гэр бүлийг шүтээтэй холбож байгаа. Тэгээ энийг нь Яаков өөрөө мэдээгүй явж идэг. Тэгээ эхнэрүүд нь өөрөө юм. Тэгээ Яаков ч гэсэн өөрөө ер нь хатам автаа гомдолтой байсан. Надаа юу өгсөн юм? Надад 20 жил хонио харуулаа үсттэй. Тэгээ надаа юу өгсөн юм? Би яах юм? Миний эхнэр миний хүүхдүүд тэгээ яах юм? Бидрийг яаж амьдрах гэж байгаа юм? Ямар өөдгөө юм бэ гэж. Яг л одоо Лабан бол тэр үеийн итгэлт байна шиг л Эрдэнд яаж аашилсан шиг л одоо хөргөө хүүдээ тэгж л аашилж байна л да. Тэгээ би нэг бурханд бас нэг Лабанд болсон юм шиг мэдрэмжтэй. Тэгээ намайг яа гэж байгаа юм? Гэтэл нэг иймэрхүү бодолтой. Энэ нь өөрөө нэг юм гомдол ингээд зүрхэнд маань авцраад ингээд иймэрхүү байдалтай нэлээ олон жилийн туршид одоо итгэлийнхаа замаар уул нь яваад байгаа шүү дээ би чи эзэндээ үйлчлээд байгаа шүү дээ. Тэгвэл сэтгэл зүйн одоо олон юм дотор маань байгаа. Тэрний нэгэн болонд нь яг нэг ийм юм яваад исэн.
Мэдээж ингээл нэг л өдөр залбирангууд пал хийдэл эзэн илчлэлт өгөөл хоо гэж би ойлгоогүй л дээ. Тэгтээ өөрөө эзний үгийг уншаал, номлол, хүмүүстэй үйлчлэл, залбираал, эзэнтэй цагийг өнгөрөөгөл он удаан жилийн хугацаанд эзний замаар явах гэж хичээгээл ирэхэд энэ бүх процессын үр дүнд аажимдаа нэг зүйл ингээд илэрхий болж миний дотор ингээд нэг юм манан дундаас нэг юм тодорч гарч ирж байгаа юм шиг аажимдаа би нэг зүйлийг ойлгож байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр Бурхан миний амьдралын ширээн дээрээс бүгдийг хамж унгааж хагаад надад ийм шин суур тавьсан юм байна. Тийм учраас надад тэднээс хүсэн хүлээх юу ч хэрэггүй. Гомдох ямар шаардлага байхгүй. Яагаад гэвэл миний эзэн надад бүхнийг өгж байгаа. Тэгэхэд би яагаад гомдоод байгаа энэ амьдралд? Яагаад би хүнд гомдоод байгаа юм? Яагаад би хэн нэгнээс юм аваагүй гэж би гомдоод байгаа юм? Яагаад надад тэр нэг хөөрөг ирээгүй гэж? Эсвэл надад яагаад нэг өвөөгийн минь хэрглэж ирсэн тэр юм надад ирсэнгүй гэж би ингэж шазуур зугаад байгаа юм? Энэ Бурхны хүнд байх ёстой сэтгэл мөн үү? Миний энэ сэтгэл зүг харахтаа, миний энэ үйлчлэлийн, итгэлийн энэ он жилүүдийг Бурхан харахтаа ер нь юу гэж харсан юм? Яагаад энэ бүх болгоныг миний ширээн дээрээс ингээд Бурхан хуугаар нь хамаад унгаач. Тэгээ шинээр Бурхан надад тавьж өгч байгаа. Яванда би нэг зүйлийг ойлгосон. Эзэн яг тэгж надад хандаж хэлсэн юм шиг санагдсан. Би яг хэлсэн гэж бол би хэлэхгүй. Гэхдээ Бурхан ерөнхийдөө надад тэгж хэлсэн юм байна да. Энэ зүйлийг миний амьдралд Бурхан өөрөө ойлгуулж байгаа юм байна да гэж би ухаарсан. Тэр нь юу байсан бэ гэхээр төгөлдрөө. Би өөрөө чиний өв байх болно. Энэ үгийг хэнд хэлдэг вүлээ? Левичүүдэд хандаж хэлдэг. Та нарт би ямар ч газар нутаг өгөхгүй. Бусад 11 овогч нь өмчтэй. Харин левичүүд ганцаараа өмч авахгүй. Та нарын өмч, та нарын өв бол би өөрөө юм а гэж. Есүс Бурхан аав надад яг тэгж хэлж байгаа юм шиг санагдсан. Би чиний өв биш үү? Би чамд хангалттай биш үү? Тэр байснараа чи тэг сайхан амьдарч байсан уу? Тэр байхгүй болсон ч би чамд өөрт чинь би өөрийнхөө гараар би бүгдийг шинээр өгнө гэж. Ингээд миний тэр нэг хугарлын үеэс дахин 10 гаруй жил өнгөрөөд одоо би харахад миний хүсэж исэн бүх юмыг Бурхан надад өгсөн байгаа байхгүй. Тийм болохоор өвлүүлж өгөх өв хөрөнгө гэдэг бол үнэндээ Бурханаас байдаг болохоос биш хүнээс байдаггүй юм байна гэдэгт би итгэх болсон. Яг үнэн хэрэгтэй энэ өвлж авах өв хөрөнгө тэрийг авч чадаагүйдээ гомдолтой байгаа сэтгэл чинь өөрөө шүтэн шүтэх явдал юм байна гэж би ойлгосон. Би ямар нэгэн алтан гуйлан Бурхан урдаа тавьчаад дээгүүр нь хадгаар тогчоод урдан цол асаагаад сунаж мөргөөгүй би шүтэн шүтэгч биш яг үнэндээ. Гэхдээ тэр өв хөрөнгө өөрөө миний шүтэн болцсон байсан. Би өөрөө тэрийг хүсэмжилж ирсэн. Миний precious те миний үнцэнтэй зүйл маань тэр болцсон байсан. Тийм учраас би энэ шүтэнээс салах ёстой байна гэдгийг ойлгосон. Тэгээ Бурхан надад юу гэж ойлгуулсан бэ гэхээр чиний хүсэж байгаа бүх зүйлийг би өөрөө чамд өгнө. Энэ надаас байх болно. Чи миний өглөгч байх болно гэдгийг Бурхан надад алстаа ойлгуулсан. Бурхан ингэж хүнтэй ярьдаг гэж би итгэдэг. Бурхан ингэж ухааруулдаг гэж итгэдэг. Энэ ухаарлт хүрэхийн тулд олон өдрийн залбирал, олон жилийн тууштай үйлчлэх гэж хичээсэн үйлчлэл минь. Библийг олон удаа уншиж, бусдад хуваалцажсэн байдал маань олон жижиг энэ пазлууд чи эвлэлдэж нийлээд олон жилийн төгсгөлд надад нэг том мессежийг пал хэдэл өгж байгаа байхгүй Бурхан. Бурхан ингэж хүний амьдралд ажилт юм бэл. Тийм учраас бидний хувьд үнэхээр төвчээртэйгээр эзний итгэлийн замаар явах нь чухал. Төвчээртэйгээр түүгээр дуудагчсан дуудлагандаа бид итгэмжтэй байх нь чухал. Хүнээс авах өв хөрөнгө гэдэг бол хизээж биднийг үнэндээ сэтгэл хангалуун амьдруулдаггүй. Харин Бурханы өгсөн зүйл биднийг дүүрэн болгож өгдөг. Тийм учраас эзний хүн гэдэг бол заримдаа шүтэн гэдэг бол зүгээр хийгээд тавьсан Бурхан хийгээд тавьсан нөгөө гарын бүтээл болох нөгөө хиймэл шүтэн гэхээсээ илүү шүтэн гэдэг чинь өөрөө би юунд найдаж юуг Бурханаас гадна нандинаад байгаа юм. Тэр өөрөө миний шүтэн болт юм байна гэдгийг би олж харсан. Ингээд Яаков гэр бүлийнхэндээ Бурханы үгийн дагуу хамаг шүтэнүүд одоо гаргаад тэр ээмгүүдээ хүртэл өг. Тэр ээмгүүд нөхд шүтэн байгаа даа байхгүй. Гэхдээ тэр суумал Бурханаа гаргаад өгөлдөө. Тэр чинь ээмэг яасан юм бэ тэр чинь. Эмэгтэй хүн хөөрхий нэг чихэнд гялалцах ганц юмтай явгал л дээ гэж. Эмэгтэйчүүд тэгж ярьдаг биш үү? Биш билүү? Ярьдаг үстэй.
Хөөрхий охин юм чихэнд нь гялтганых ганц юм ээж нь охиндоо өгнө өнтер гэд тэгдэг л үстэй эн чинь. Үгүй ийм хүүхдээ хурааж авдаг нь юу вэ эн чинь? Яг л шүтэн гэдэг чинь зөвхөн ийм хэлбэр төрстэй шүтэнийг хилдэг юм байна. Шүтэн гэдэг чинь тэр хүний зүрхний нэг үнэт зүйл нь шингэсэн зүйл чинь өөр шүтэн болж өгдөг юм байна. Тэр юу ч үж болно штэ таны хувьд. Тэр болгоныг нь аваад царш модны доор булаад ингээд сүнсний шин хуудас руу энэ гэр бүл явж орлоо. Тэгээ битээлд нүүж очисон. Битээлд 20 жилийн өмнө бурхан Яаковтай уулзж исэн тэр өдөр тэр газар байгаа. Яаков ахаасаа зүхтаж явж хагаад битээлд шүн унтдаг те чулууд ирлээд унтдаг. Тэр шүн унтахад нь зүүдэнд нь бурхан тэнгэрээс нэг шат бууж ирээд шатан дээр тэнгэр элчтэр дээшээ доошоо өгсөж уруудж байгааг тэр зүүдэндээ хараад шатны орой дээр бурхан зогсоод би хаач явсан чамтай хамт байх болно. Би чамайг ивэх болно. Би чиний өвөг дээдс чинь бурхан байна. Энэ газар нутгийг чиний үр удамд би өгнө гэж амладаг. Тэгтэн Яаков хариуд нь зүүдэндээ юу гэж хэлдэг вэ гэхээр хэрвээ та яг энэ амлалтынхаа дагуу явах юм бол би танд үргэлж 11 өгөх болно гэж хэлжсэн байдаг. 20 жилийн дараа одоо энэ дуудлага дахин саналаа. Тэр бурханаа дахин саналаа. Нөгөө шүтээндээ халахлагдсан нүдээ дагаад одоо угаалаа. Шүтээнүүдээ зайлуулж хаяад яг бурханы амлалтанд итгэж эхэллээ. Бурханы нөгөө өөрт нь хэлсэн үгэнд одоо анхаарлаа хандуулж эхэллээ. Тэгээ 20 жилийн өмнө бурхантай хамт анх эхэлсэн тэр цэг дээр Яаков буцаж ирж байгаа. Бид заримдаа бурхантай хамт эхэлсэн цэгээс их хазаацсан байдаг шүү. Та хаана явна вэ? Америкт ирэл найдар байхгүй, ажил байхгүй, хэл байхгүй, боловсрал байхгүй, бүх юм нойлоос эхэлж исэн тэр үед та ястаа итгэлээр эхэлж исэн байж магадгүй. Тэр үед ястаа та бурхны тусламжийг ирж хаагаад энэ чуулганд ирээд эзэнд итгэл найдраа өгөөд уйлаа залбираа та амьдралаа босгосон байж магадгүй. Таны итгэл одоо яг тэр газараа байна уу? Эсвэл нэг шүтэний хэрүүл хийсэн нэг юм хүн болж хувироо. Тэгтээ харахад бол цуглаандаа яваалаа штэ те. Мэднэ ер нь бол. Цуглаандаа явна, үйлчлэн тэгсэн мөртлөө нэг юм шүтэнээсээ салаагүй. Салаагүй ч явахдаа бүр шүтэнтэй нэмээд бүр шүтэнтэй болцсон бүр. Эндүрцэн явждаг бид нар заримдаа. Тэгэхээр бид хаанаас ихэлсэн тэр цэг дээр эргэж нэг очих өдөр бас хэрэгтэй байдаг. Хаанаас ихэлсэн тэр сүнслэг төвшөндөө бид боцож очих хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл тэр төвшнөөсөө бид унтсан байдаг заримдаа. Он жил өнгөрөөд өөрийгөө унаагүй гэж бодож байгаа. Би яваад байгаа гэж бодож байгаа. Зүгээр дээшээ ахаад байгаа гэж ойлгоод байдаг. Гэтэл бүр эсрэгээр уруутцсан явждаг бид. Буцаагаад бид нар сүнслэг апдейт хийх өдөр хэрэгтэй. Энэ бүгдийг та нарт хуваалцах, гэр бүлийн нөгөө дотоод асуудлаа ярих, гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой өөрийнхөө амьдралын нэг иймэрхүү зүйлийг та нартай хуваалцах тийм ч амархан ч бас биш л байна л да. Гэхдээ энэ бол үнэн. Тэгээд энийг ухаарах үед би үнэхээр хугарсан. Би үнэхээр бурхны өмнө итсэн. Би ер нь найдвараа юунд тавиад байгаа, хинт тавиад байгаа. Юуг би өөрийнхөө бурхнаа олгочоод ер нь яваад байгаа. Намайг хинч шүтэн шүтдэг хүн гэж хэлэхгүй шүү дээ. Төгөлдөр пастор шүтэн шүтдэг юм уу? Юу яриад байгаа юм гэж л хэлэн шүү дээ намайг. Гэтэл энийг бурхан өөрөө надад илчилж өгсөн. Мэдээж би одоо өөр шашны сүмд явж ороод мөргөл үйлдэл тэхгүй. Гэхдээ миний зүрх сэтгэлийг гомдол эзэлсэн байсан. Эд хөрөнгөтэй холбоотой. Нөгөө амьдралын нухчаан донд өөрөө нэг жоохон хямраад ирэнгүүтээ уулын би чинь тийм байсан гэдэг хуучнаа санагалзах. Тэндээс үлдэх үйсэн эд хөрөнгө гэдэг юм чинь иймэрхүү замаар ингээд бодогдоод ороод ирд юм байна л та. Тэг хүн чинь энийг ингээд тухайн үед ялахгүй байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг бодлоо тижигэл яваад идэм юм хүн чинь гомдолтой автаал тижигэл яваад идэм юм. Сүүлдээ энэндээ өөрөө бариулж байгаа байхгүй. Тэнгүүд тэр өдөр бурхан надад юу гэж илчилж байгаа вэ гэхээр чи шүтэндээ эзэмтүүлсэн байна шүү дээ төгөлдрөө. Чи алтан гинжинд оруулагдсан байна шүү дээ. Чи хөөргөний дайлан дотор зүрхчээ орцсон байна шүү дээ. Чи тэр эртний идэл дотор ороо суудсан байна шүү дээ. Чиний амьдралын итгэл найдвар чинь өөрөө тэр байранд ороо суудсан байна шүү дээ. Би энэ бүгдээс илүү биш гэж юу? Би энэ бүгдээс илүү чамд өгч чадахгүй гэж юу гэж эзэн надаас асууж байгаа юм шиг санагдсан. Ер нь асуусан ч бидтэй. Харин хариулт надад байхгүй. Би үнэхээр нүүр болооч ичмээр тийм байдалд орсон байгаагаа би мэдэрсэн. Ингээд би гимшсэн. Тэгээд би өнгөрсөн амьдралынхаа хаалгыг хааж орхисон. За одоо болоо. Царс модны дор тэтгэрэг болж орхисон гэсэн утгатай. Тэ. Бүгдийг хамж аваад царс модны дор боллоод битэл руугаа явлаа шүү дээ.
буулах юмаа өнөөдөр энд буулаад эндээс гараараа та нар. Яг өнөөдрийн цуглааны дараа та буулах юмаа энд болж орхиод тэгээд эх 7 хоногт битэлд очиж бурхан тахил өргөөрэй. Тэгэхээр би өнөөдөр эндээс танаас юу нэгч гэнэ вөхлөр тэр нууцсан хэмээн шүтэн айлаа гаргаад ирлээ гэж тэгэл үгийг л хэлэх гэж ирлээ л дээ. Ер нь болол те. Эмгээ тайлаад али. Манай инэрл чуулган бол тийм цуглаан биш гэж би мэднэ. Яагаад гэвэл инэрл цуглаан бол нэг юм өгч чаддаггүй. Нэг юм хүнд юм өгч чаддаггүй. Өгчүүл нэг өөрөө ядрах гадаг юм шиг. Нэг юм сэтгэл зүйтэй. Итгэгч мөртлөөсөө тийм юмнасаа салаагүй. Тийм чуулган бол биш гэдгийг би мэдчихэж байгаа. Та нар бусдад хэрэгтэйцээ зүйлд нь хаанчлалын төлөө өгж ивэж чаддаг чуулган. Тэрийгтэй хүртэгч чуулган маань Нью-Йоркийн Монгол чуулган болж өглөө шүү дээ өнөөдөр. Манай пастор би тэр тухай ярьчвал зүгээрт бай. Нью-Йоркийн Монгол чуулганы хувьд бол үйлчлэл бүх зүйл маань одоо босож өндийж байгаа яг ийм цаг үе дээр. Бидэрт яг юмны дэмжлэг тусламж хэрэгцээтэй байгаа. Яг ийм үе дээр бид нар явж байгаа. Бид үнэхээр эзэнд итгэж найдаж байгаа ийм үе дээр явж байгаа. Бид үнэхээр эзэн рүү хашгирж байгаа ийм үе дээр явж байгаа. Харин инэрл чуулган маань манай чуулганыг өөрсдийнхөө вайнаар ивэхийг сонсоод бид үнэхээр их баярлсан шүү. Энэ бол эзний хангамж байгаа. Тэгээд иймүүгээр дамжуулан манай чуулган үнэхээр ивэгдэн бид сайн мэдээнийхаа төлөө хүмүүсийг хончлолынхаа төлөө манай чуулган үнэхээр үүгээр бол ивэгдэж байгаа гэж би хэлмээр байна. Би та бүхэнд чуулганыхаа нэрийн өмнөөс өнөөдөр надтай хамт нэг 10-аад хүн энд ирсэн. Би энэ хүмүүстэй үүнийг хуваалцсан байгаа. Тэгээд би та бүхэндээ бас талархлаа илэрхийлэх гэж өнөөдөр энд ирсэн. Эзний үг та бүхэнтэйгээ хуваалцах гэж ирсэн. Та нартай маш их баярлалаа. Та нараар дамжуулан бид ивэгдэж байна. Та нараар дамжуулан бид бас сурж байна. Та нараар дамжуулаад хожим бид бас чуулганыг ингэж ивэх тийм чуулган болно гэж бид итгэж байна. Хүн ер нь бусад хүн өөрт нь яаж хандсан яг тэрийг бусдад гаргадаг те. Бусад хүн өөрийг нь хайрлж өргөн сэтгэл гаргавал яг ингэх ёстой байна гэж хүн сурдаг. Манай чуулган танай чуулганаас суралцж байна. Тийм учраас бид эзний хаанчлалын төлөө үйлчлэх болно. Зүгээр л яг миний хэлгэсэн өнөөдрийн мессежний маань эцсийн зорилго энэ үгийг хэлэх гэж би ирээгүй. Зүгээр л нэг жишээ нь энэ л гэдгийг би хэлж байгаа. Өнөөдрийн энэ сургаалын маань амьдралд хэрэгжүүлэлт нь та бидний амьдрал дээр маш өргөн шүү дээ. Таны хувьд энэ нь юу ч байж болно. Та өөрөө тэрийг мэдж байгаа. Яг одоо ариун сүнс өөрөө таны дотор байгаа тэр шүтээний чинь ингээд гогдоод гаргаад ирсэн байгаа. Тэрнийхээ төлөө бид гимших ёстой, тэрийг бид эзэнд өргөх ёстой, эзний үгэнд найдах ёстой, эзэнтэй хамт бид алхах ёстой маа. Хамтдаа залбирan гоцгаая. Гайхамшигтай Европсын эцэг минь тандаа баярлалаа. Үнэхээр юм бүх алдар магтаал нь танд байх болтугай. Та оргуу хоосноос энэ орчлон хорвоог бүтээсэн. Таны амлалтанд итгэж, таны үгэнд найдан явж байгаа нэгнийг та зарж байгаа шагнадаг. Та өөрийнхөө хүүхдүүдийг өмгөөлдөг. Та өмөөрдөг. Та урсах нулимсыг арчдаг. Та сөхөрсөн өвдгийг тэнхрүүлдэг. Та ядарсан гаранд нь хүч чадлыг өгдөг бурхан. Тандаа баярлалаа эзэм. Та бидэнд бүгдийг шинээр өгч эхэлдэг. Харин бид одоо хэрэн зүр сэтгэлтэй амьдралдаа өөрийнхөө хуучин шүтээнүүдээс салаагүй явдаг юм бол та биднийг уучлаач. Та биднийг чөлөөлөөч энэ бүгдээс. Танаас өөр юу ч үн цэнтэй биш. Учир нь надад хэрэгцээтэй бүхнийг зөвхөн та өгч чаддаг. Танаас өгсөн бүхэн бидэрт жинхэнэ ерөөл болдог. Махан биеийн аргаар тэмцэж олж авсан зүйл маань бидэрт юм биш, бидэрт бүр хараал болдог үе байдаг. Та биднийг ийм зүйлсүүдээс бидний сэтгэл зүрхийн минь чөлөөлж өгөөч. Ангижруулж өгөөч, угааж өгөөч.
өөрийнхөө амьдралд байгаа, хэл яриандаа байгаа, оюун бодолтой байгаа, зүрхнийхээ гүнд байгаа бүхий шүтээнүүдээ бид таны өмнө өргөж байна яг одоо. Та ариун сүнснийхээ галаар түүнийг шатаагаач. Та биднийг ариусгаач, биднийг шинчлээч эзэм минь. Яаковт битгэлд уулзсан тэр бурхан та одоо бидний амьдралд дахин өөрийнхөө үгийг хэлж амлалтаа сануулаач. Бидний халуун сэтгэлийг дахин өрдөөч, бадраагаач. Бидний цөхөрсөн сэтгэлийг дахин та босгооч гэж танаас гуйж байна. Бидний ядарсан сэтгэлийг минь та дахин тэнхрүүлээч хэмээн танаасаа залбирч байна. Бидний амьдралд та шинэ үеийг авчирч өгөөч. Шинэ сэргэлтийг та авчирч өгөөч эзэн минь ээ. Халелуя. Үүнийг та Есүс Христийн дотор бидэнд илчилж өгдөгт тандаа талархъя. Есүс бид танийгаа дагж тантайгаа хамт явахад минь туслаарай. Талархан аврагч эзэн Есүс таны ариун нэрээр Бурхан эцэгтэй хандан залбирanгуйлаа. Аамен.